дараагийн бичлэгтээ тавтамаарл за өнөөдөр та бүхэндээ бүх зүйл энергиэр бүтэж байдаг гэсэн сэдвийнхаа 2 дахь хэсгийг хуваалцъя гэж бодож байна. Өөрөөс гаргаж байгаа энерги бид өөрсдөө л анхаарах хэрэгтэй гэдэг. Хүн ямар энерги ялгаруулна түүнийхээ хариуг л авдаг гэсэн ийм агуулгатай байгаа. Тэгээ нэгдүгээр хэсэг дээр болохоор тайван амгалан одоо зөөлөн дулаан аль болох өөрөөсөө тийм амар амгалан энерги ялгаруулах хэрэгтэй болоод байгаа. За тэгэх юм бол гарч байгаа энерги дээшилж сайжирнаа, дагаад аз дээшилнэ гэсэн зүйлийн тухай нэгдүгээр хэсэг дээр ярьсан тий. За тэгвэл бидний тарих гэдэг бол энергийн давтамжийг хуургагч тийм төхөөрөмж болж идэг гэсэн үг юм байна л да. Тиймээс бидний тарих хүлээж авж байгаа зүйлээрээ ямар энергийг ялгаруулж ингэж гадагшлуулах вэ гэдгийг бас шийдэж идэг нэг анхаарах ёстой хэсэг болчихж байгаа. Бидний тархинд гинт нэг юм бодогдоол те. За эсвэл ингээл тэх юм болов ингэх юм болов гэж зүүн совингоор ямар нэгэн зүйлийг таамаглаад төсөөлөөл янз бүрийн юм бодох зүйлүүд орж ирдэг те тархинд. Эсвэл за ямар тааш нэг ингээд би энийг мэдээд байгаа ч юм уу ингээд ойлгоод байгаа юм шиг гэдэг ч юм уу нэг тийм мэдрэмжүүд ингээд хүнд байдаг. Эдгээр нь хаанаас ингээд ирж идэг вэ гэхээр хүний тарих гэдэг дэлхийн ертөнцийн бидний бүр төсөөлөөгүй ихээр маш их холбогдож ингэж мэдээллийг авч идэг юм антинтэй зөвөрлсөн байгаа байхгүй бидний тарихыг. Тийм учраас та бидний бодоод байгаа тэр одоо зүүн совин, гинтийн бодол, таамаглал, төсөөлөл бүгд ерөөсөө тархинд ирж идэг тэр мэдээлэл байгаа. Тэгээд эдгээрийг тарих бас хүлээж аван дээрээс нь гадагшлуулна гэсэн юм одоо бидний хувьд бол маш чухал тийм төхөөрөмжийн хэсэг болчиход байгаа байхгүй. Тэгээ бидний ухамсар гэдэг зүйл ч гэсэн гариг ертөнцтэй байнга ингээд холбоотой байдаг зүйл гинэ. Тэрийг одоо хүмүүс бол өөрсдөө ингээд бүр төсөөлж мэдэхгүй байдаг. Биднэрт ямар мэдээлэл хэрэгтэй байна. За тэгэл тэр бүгдийг одоо ямар нэг байдлаар ингээд эрэл хайгуул хийж олж өгдөг ч юм уу. За тэгээд эсвэл бидний үзэж харж байгаа зүйлээс та бидэнд ямар нэг юм ингээд мэдүүлдэг, сануулдаг ч юм уу тий. Ингээ ямар нэгэн байдлаар ерөөсөө мэдээллийн ийм бүр солилцоон донд бидний тарих ингээ байж идэг. Тэрнтэйгээ зэрэгцээд одоо юу гэдгийг те дандаа сайн зүйл биш. Та ямар зүйл үзэж, ямар зүйл одоо харж, бодол сэтгэлдээ ямар зүйлийг илүү их төсөөлнө. За тэгэнгүүт тарих яг тэрийг дагаад бас яг тийм мэдээллүүдийг илүү их одоо та бидэн лөө ингэж хүргэж идэг гэсэн бидний амьдралд нөгөө сайхан зүйлтэйгээ зэрэгцээд уур бухимдал санаа зовлт байнга одоо юу гэдгийг те төвшүүр айдас тэр өмнө ч гэсэн эргэлдэж идэг. Хамгийн сонирхолтой нь одоо бидний тарих үргэлжил арай өөр зүйл үзэх хэрэгтэй байна, харах хэрэгтэй байна, сонсох хэрэгтэй байна. Та одоо өнөөдөр энэ замаар явах хэрэгтэй байна ч гэдэг юм ямар нэгэн байдлаар ингээ уг нь тарих ингээд сануулж идэг юм байна л да. Тэрийг нь бид нэр юусоо яагаад хүлээж авдгүй гэхээр өөрсдийгөө ингээд бүр гаргаж байгаа энергиэрээ хүлээж авахгүй болгоод ингээд блоклцсон гэдэг юм ингээд байлгацсан байдаг гинэ. Тэгэхээр энэ хоёр дахь анхаарах ёстой зүйл нь юу болж байгаа гэхээр бид нэр өөрсдийнхөө тарихаар ямар зүйлийг илүү их хүлээж авч ямар зүйлийг илүү их бодохыг хичээн яг тэр хүлээж авах зүйлээс биднээс гарах тэр энерги маш их холбоотой шалтгаалдаг. Тийм учраас тарихтайгаа бас их зөв ажиллая гэсэн ийм анхаарах зүйл байгаа байхгүй. Гурав дахь нь болохоор даалт ухамсартайгаа зөв зүйтэй ажиллаж өөрөөсөө зөв энерги гаргах гэсэн ийм зүйл байгаа. За тэгэхээр даалт ухамсар бас энергитэй хамаатай ахна шүү дээ. Биднээс гаргадаг. Өөрийнхөө даалт ухамсарыг гүн гүнзгий ер нь бол ухаж ойлгож мэдэрч ингэж чадах юм бол цаанаасаа ингээд аяндаа нээгдээд бидний мэдхгүй тэр унтаж байгаа мэдрэмж бодлууд ингээд баг агаар сэргэж ирдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр альва зүйлийг одоо уужуу тайван бодож за дэлхийн ертөнц, гариг ертөнцийн одоо бүх тэр оршин буй зүйл юу гэдгийг те юмс үзэгдлийн ямар чухал юм бэ гэдгийг нь бодож ойлгож илүү их тийм уужуу тайван сэтгэл зүг хүн өөртөө ингээд бий болох тусам хүний тэр даалт ухамсарын бодол за тэгэл дээрэс нь одоо нөгөө сүнсэн бие гээл ярьдаг тэр ингэ сэрж ирж идэг гэж байгаа байхгүй юу. Зөвхөн одоо амин хувиа боддог ч юм уу хүнд тусахгүй одоо муу мухай зүйл боддог ч юм уу за тэгэл өөрөө өөрийнхөө л одоо яг энэ амьдралыг бодож бусдыг ингэж хохироодог ч юм уу гэдэг юм уу ингээл маш олон зүйлүүд байна л та. За тэр зүйлүүдээс нэг алхам гараад арай нэг өөр бодол өөртөө ингээд бодох тийм боломжийг олгоод өгөх юм бол илүү бодол нээлттэй болж ирнэ гэж байгаа байхгүй юу.
Яа тэгэхээр хүмүүс болохоор би бүгдийг болгож гин, би хийж гин гэдэг тийм нэг бодол байдаг шүү дээ. Надад ч гэсэн байсан. Одоо би ингээл хичээгээл, би ингээл болгоол байна гэдэг. Яг үүндээ бид нар ганцаараа яг хинч байхгүй те, юу ч одоо эргэн тойронд байгаа хүмүүсийн ач тусцаа тэгэл байгаль дэлхий газар шороо ээж аав энэ бүгд байхгүй бол бид нар яг юу ч бүтээж юу ч хийх юм те. Тэр бүгдээ ингээл гой ойлгоол мэдрээл ирэх юм бол ер нь бол хүний энергит маш их том өөрчлөлт ингэж орж эхэлдэг гэж байгаа. Тэгээ хүмүүс ихэнхдээ миний гэр бүл, би, миний ажил ч гэдэг юм уу дандаа нэг тэгдэг бодол яалтчгүй ингээд хамгаалцдаг юм байна л да. Яг хөө мэдээж тэр нь байгалийн хуулиараа тэх ёстой зөв гэж байгаа байхгүй юу. Тэгтээ гадагшаага бас нэг арай илүү тэлж тэр ээлдэг зөөлөн хайр инэрл гэсэн сэтгэлээ бусдад бас гаргаад өгөх юм бол тэгж чаддаг болсноороо даалд ухамсарын чадвар гэдэг зүйл улам сэрэгдэг. Бид нар нөгөө даалд ухамсартаа юу бодож байгаа ерөөсөө мэдж чадахгүй байна гэж тэгдэг. Яагаад тэгэхээр бидний одоо нөгөө сэтгэл бас их жижигхэн байдаг юм байна л да. Тэгээд илүү ингээд томроод илүү алхам хийгээд ингээд эргэн тойрон руугаа уурж уу гэдэг юм уу тийм болж өгч чадах тусам хүний тэр даалд ухамсар сэргэж тайван амгалан сэтгэл зүйтэй улам их ингэж холбогдож өгч идэг. За тэгэнгүүт яах юм? Цаанаасаа нөгөө гарах энергитэй дагаал холбогдож идэг гэсэн л ийм холбоотой зүйл байгаа байхгүй юу. Тэгэхээр та бидний гаргаж байгаа тэр ээлдэг зөөлөн сэтгэл одоо юу гэдгийг те тайван амгалан сэтгэл энергиэрээ бас л биднэрт ингээл буцаж ирнэ гэж бодох юм бол бас гой санагдаж байгаа. За тэгээд дөрөвтг нь болохоор хүний нүдэнд харагдах хамгийн том энергийн зүйл бол ус гэж байгаа байхгүй юу. Яг хөө энерги гэд яриад байгаа мөртөл ингээд ерөөсөө нүдэнд харагдах зүйл байдгүй учраас бид нар яадаг юм энергийг далайн давлгаатай их зөөрлөдөг штэ тий. Ер нь бол ингээд давлгаалсан толиг болсон гэл тий. Тэгээд хамгийн ойлгомжтойгоор хэлэх юм бол энерги гэдэг бол бидний нүдэнд харагдах зүйлтэй дүрслэе, зүүрлэе гэх юм бол ерөөсөө ус гэж байгаа байхгүй юу. Тэгээд усыг бид нэр байнга хэрэглэж, байнга ууж иддэг, ямар нэгэн зүйлдээ ашигладаг, тий өөрийгөө цэвэр ариун болгоход ашигладаг. За тэгээд ус нь энергийг нүдэнд харагдах хэлбэр болгож ингэж илэрхийлж байгаа маш том ийм ариун оршихуй юм аа гэсэн байна. Усанд ингээд дүрсээ харахаар бид нэр ингээд буцаж тусдаг тий. Тэгэхээр яг энергийн тусгал гэж тэгж зөөрлсөн учиртай юм шиг байгаа. Гэхдээ амьтай амьгүй одоо бүх зүйлд энерги байдаг гэж боддог байх хэрэгтэй гинэ. Тэр зүйлүүдтэйгээ маш сайн ярьж бүр амьтай юм шиг л ингэж гоё ярьж чаддаг байх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Тэгээ энийг бол бүр эртнээс би сонсч ирсэн. Тэгээд өөрийнхөө хэрэгжилж байгаа эд зүйлүүд юу гэдгийг те ингээл тийм зүйлүүдтэй бас гоё талархсан сэтгэлтэй байх юм бол зүгээр юм байна да гэд ингээд хоёудаа бол бодож ирсэн. Тэгээд бас автагдаад гарч ирж гин талархаад гоё үг хэлээд байх юм бол ер нь бидний хэрэгжилж байгаа зүйл байдаг юм уу, хажууд байгаа хүмүүс гоё үг хэлэх тусмад улмал гоё болно гэж ярьдаг штеп. Ер нь л бол тий. Тэгээд яг нэг юм санаанд орж байгаа манайхны хамгийн их ярьдаг зүйл юу гэдгөө өхөр нь эхнэртэй хэр их гоё үг хэлж, эхнэрээ хэр их магтан, эхнэр нь улмал гоё болоод идэх ч лөө нэг тийм утгатай үг яваал идэг тий. Тэгтэл тэр бас л яг энэ зүйлтэй холбоотой л байгаа байхгүй юу. Хажууд байгаа хүмүүсээ ер нь хэнийг ч байсан тий гоё үгээр урамшуулаад магтаал гоё үг хүнд хэлээл ах юм бол ер нь тэр зүйлүүд улам гоё үзэсгэлэнтэй улам гоё болоод л ингээл байгаад байдгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр ус гэдэг маань бидний тусгал гэдэг нь та бид нар ингээд өөрөөсөө гоё үг гаргах юм бол буцаад бас тэр гоё үгээ ингэж хүлээж авнаа. Тэр танаас гарсан зүйл буцаад тусгал болж тан дээр ирнэ л гэж ойлгох юм шиг санагдсан. Тэгээд хүнээс гоё үг сонсох гоё штэ. Тэгтээ бас өөртөө ч гэсэн гоё үг хэлдэг байх хэрэгтэй. Усаа уухтаа гоё үг хэлээд те. За тэгээ усаа хэрэглэхдээ ч гэсэн ингээл гоё үг хэлээл ер нь бол ингээд гоё талархлын сэтгэлтэй байж чадах юм бол биднээс ялгарч байгаа энерги ч гэсэн гоё л байна гэж бодож байна. За тэгээд тавд нь болохоор хүчтэй аз дагуулдаг. За тэгээд дээрэс нь энергийг дээшлүүлдэг 3 зүйл байдаг гэж байгаа. За энэ 3 зүйл дээр бас та маш сайн анхаарч чадсанараа танаас гарах энерги сайхан байна гэсэн ийм зүйл байгаа байхгүй юу. За тэгээд тэр 3 зүйл нь юу вэ гэхээр нэгдүгээрт үнэнч байдал юм байна. Хоёрдугаарт гэрэл гэгээтэй зүйлийг боддог тэр гэгээлэг өөдрөг зан юм байна. За тэгээд гуравдугаарт нь болохоор талархал гэж байгаа байхгүй юу. За талархал бол ерөөсөө ямар ч үед юун дээр ч дандаа яригдчих явж идэг те. Талархал гэл хэлээд идэг яг юун дээр яаж талархах вэ гэдгийг ч гэсэн хүн бас айгүй бодох хэрэгтэй юм шиг лээ. Тэгээд талархал гэдэг зүйл чинь хүний ингээд
бүр яг сэтгэлээс ингээ гоё мэдрэгдээд ирдэг зүйл юм байлээ шүү гэж бас та бүхэндээ хэлье. Бидний эргэн тойронд тэр ерний амьдралд ингээл харж ахаар энэ яс даадтай шүү гэж хэлмээр тийм хүмүүс байдаг те. Тэгэхээр ер нь тэр гоё гялзаж адтай одтой юм шиг амьдраад байгаа хүмүүс бол зан хааш гэдэг зүйл одоо тэрийг нь маш гоё дээшлүүлж өгж байгаа гэсэн ийм ойлголт байгаа байхгүй юу. Хоолоо өвдсөн болохоор хитрхи чанга ярахаар ингээ хоолоо манаас арах гад байна. Азтай амжилттай байх гэдэг маань ерөөсөө нэг тийм системтэй бүтцтэй зүйл гэж байгаа байхгүй юу. Зүгээр ингээд болцдог зүйл биш. Яагаад тэгэхээр ур чадвар ч юм уу одоо тийм гинтийн санаандгүй ч юм уу ерөөсөө тийм зүйл бол аз гэж байдаггүй, баг ховор гэсэн байна. Энерги хэр чанартай танаас гарна. Аз амжилт яг тэр чинээгээр өндөр байдаг гэдэг юм билээ. Азтай хүмүүс маш чанартай энергитэй байдаг гэсэн үг болж байгааз. Яавал одоо ийм чанартай энерги хүнд бий болох вэ гэхээр тэр хүмүүс юу хийдэг вэхээр аливаа зүйлд юусоо маш гоё таалрахдаг хүмүүс байгаа. Тэгээд дээрэс нь маш өөдрөг үзэлтэй хүмүүс байгаа гэсэн үг. За тэгээд үнэн шударга одоо зөв тийм хүмүүс байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ энэ гурван зүйл нь ерөөсөө л хүнд байж чадах юм бол сорончгөл ингээл азийг бүр татчихийдэг гэж байгаа. Тийм хүмүүс ч ингээ бүр зүгээр л ингээ дотроос нь одоо болохгүй юм болж исэн ч баг болохыг нь хараад баярлаа гэж хэлдэг тийм хүмүүс байгаа байхгүй юу? Гол нь хүний нүднээс даалдж хүн үнэн үйлдэл гаргадаг байх хэрэгтэй гэдэг маань л юм байна. Бид нэр ингээ хүний дэргэд бол ингээл цэмцгнээл маш гоё байж бас чаддаг штэ. Тэгтэл хинч хараагүй үед яг та ямар вэ гэдэг өөрийгөө бас харж заслуулах хэрэгтэй. Тэр чинь л юусоо та гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр хүний дэргэд ингээ байгаа би ганцаараа байгаа би хоёр ер нь адилхан байна уу гэж бодоод адилхан биш байх юм бол бид нар өмч зөв шударга байна гэдэг зүйл дээр зөрчилдөж байгаа болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр анхаарах хэрэгтэй байна гэж бас бодсон. Тэгээд талархал гэдэг зүйлийг илүү ингэж өөртөө суулгаж бодож өгөхийн тулд өөрийгөө юуны ачаар ингэж оршиж байгаагаа бодож үзэх юм бол бас илүү ингээд талархах сэтгэл төрөх юм шиг байлээ. Бүр ингээд гүн гүнзгий талархах гэдэг зүйлийг ойлгоод сэтгэл зүрхнээсээ ингээд тухайн зүйлийг мэдэрч ингэж талархаж чадна гэдэг бол бас нэг өөр зүйл гэдэг юм билээ. Тийм болохоор өнөөдрийн өөрийгөө бүтээсэн бүх зүйл талархах тийм сэтгэл эхлээд хүнд төрөх ёстой болов уу гэж бодож байна. Ингэж бодож талархах сэтгэл төрж чадах юм бол ер нь бол хүнд нөгөө бардам занж гэдэг юм уу одоо юм бардамнах тийм сэтгэл баг агаар ингээ гээгдэж ирээд за үнэхээр л бүр жижиг гэлтгүй бүхэл зүйлст бүх юмст одоо ингээ чин сэтгэлээсээ талархмаар хажууд байгаа хүмүүстэй ч гэсэн баг байгаад нь талархмаар тийм сэтгэлтэй болно гэж бодож байна. За яхаа одоо яахаа мэдгүй нэг тийм хэцүү нөхцөл байдалд байж магадгүй л дээ. Гэхдээ ирээдүйн рүүгээ өөрийгөө аваачдаг ч юм уу эсвэл тэр өөрийнхөө мөрөөдөж байгаа гой сайхан амьдрал руу тэр хүсэл бодлоо аваачиж ингэж эерэг сэтгэл зүгэл өөртөө ингэж байлгаж сурах гэдэг бол бас нэг чухал зүйл болоод байгаа байхгүй юу? Тэгэхээр өөдрөг сэтгэл зүй гэдэг зүйл бол маш их хэрэгтэй. Угаасаа хүний амьдралд болохгүй зүйл шаналх зовох зүйл маш их байгаа. За тэрийг тэгээд бодоол ах юм бол бид нар одоо яг юуг өөрчилж чадах уу гэд ингээд бодоод тэгээл ерөөсөө тэр нэг болохгүй байгаа зүйлийг 5 секундээс илүү ер нь бодож болохгүй гэж бодож байна. 5 секундээс илүү ингээд бодоол явах юм бол хүн ер нь тэрэндээ ингээд ороогдол ерөөсөө нэг тийм гарч чадхааргүй их сөрөг мэдрэмжинд орчдөг. Учираас удаан ингэж сөрөг мэдрэмжинд тайлбарлах байхгүй байх нь зүгээр юм билий. За тэгээ өмнөч байдал гэдэг байгаа бол ерөөсөө сүнсэн биеийн хамгийн бүр нэр төрийн зүйл гэнэ л те. Тэрийг ингээл хүн зөрчиж авах юм бол сүнсэн бие бүр нөгөө утраа болохоо болдог гэдэг шиг болдгийм байна л да. Гол нь түрүүн бас хэлсэнтэй нүднээс даалдж хүний ер нь үг үйлдэл үнэн байх гэдэг зүйлийг л хамгийн түрүүнд ер нь өөртөө бий болгоод суулгаад явах юм бол тэр нь одоо биднээс гарах тэр энерги болж амьдралын урсгалыг эмхэл цэгцэлж өгч идэг зүйл. Тэгтэл тэр нь ингээд буруу гараад ах юм бол нөгөө эмхэл цэгцлэх биш бүр эмх замраагүй болгоод ийн гэсэн үг болчихж байгаа байхгүй юу. Тэгээ энэ гурван зүйлийг хинч байсан бид нар хийж чадах боломжтой ийм зүйлүүд учраас өнөөдрөөс өөртөө ингээд эхлүүлээд хийгээд ингээ ухамсарлаад явах юм бол бас болно гэж бодож байна. Ингэж чадсанараа яадын өөрийнхөө нөө гарах энерги гэдэг зүйлийг л бас өөрчилж хүний энерги хэр их өөрчлөгдөж ингэж гой сайхан болно. Дагаад бүх юм ингээд нэг тийм гой азтай амжилттай болоод ирдэг учраас
тэр зүйл нь бодит амьдрал дээр ингээд аажмаар чимээгүй хөдөлж эхэлдэг гэдэг зүйл нь хамгийн гоё байгаа байхгүй юу. Тийм болохоор шууд ингээд үр дүн өсгөхөөсөө илүү зүгээр өөрийнхөө тэр зан аашууд дээр ажиллаад ингээд эхлэх юм бол зүгээр юм уу да гэж бодсон. 6-аад нь болохоор бардам зангаа багасгал дэлхийн ертөнцөөс өгдөг мэдээллийг бид нэр илүү их мэдэрдэг болно. За тэгээд ер нь бардам зан танд хэрэг байдаг вэ? За тэрийгээ даруй зан болгож ингэж өөрчлөх хэрэгтэй гэсэн ийм утга бүхий зүйл байгаа. Яагаад тэгэхээр бардам өнгөрөө зан ерөөсөө хүний амьдралын их олон зүйлийг ингэж хааж боогдуулж идэг гинэ. Тэгэхээр ерөөсөө энийг бол хамгийн түрүүнд өөрөөсөө авч хаях ёстой зүйлийн нэг гэсэн байгаа. Тэгснээр хүнээс гаргах тэр энерги маш их өөрчлөгдөж ирж идэг. За хүн бие гэдэг тэр нэг өнгөрдөг, бардамдаг, биел хийгээд байна, биел чадаад байна гэл ингэдэг тэр нэг зангаал ер нь бол болж чадах юм бол тухайн яг тэр болж чадсан цаг үеэс танд ингээд амьдралын зөв мэдээлэл, зөв зүйл, зөв алхам тэр янз бүрийн гоё мэдээллүүд нь ерөөсөө цаг нь болсон учраас ингээд гарч ирдэг. Ингээд цаг нь болохоор бүх юм болдог гэдэг чтэй бид нар янз бүрийн зүйлийг даван туулаад жоохон ч гэсэн ингээл өөрийнхөө бие гэдэг хүнийг олоод ингээл явах тусам өсөж байгаа амьдрал байгаагаараа ингээ бий болж эхэлдэг юм шиг байна. Тэгэхээр за бүх юм цаг хугацаатай гээл те цаг нь болохоор ингэдэг гээл ярьдаг. Яг үнэндээ маш олон зүйлийг давж туулж ийж хүсэж байгаа зүйлээ ингээд олж аваад тэгэнгүүт цаг хугацаатай гэж юмыг боддог юм шиг байна. Тэгтэл бидний нөгөө дотор байгаа хүн хийх байгаа зүйлээсээ та бидний сэтгэл зан ааш өөр байгаад ингээд байхаар бүх юм зөрөлдөд ерөөсөө цаг нь болж өгдгүүл юм шиг байна. Өөрт байгаа ямар хүслүүд байна те тийм хүслүүд ингээ хүнд байдаг штэ. За одоо ингэчих юм бол би яг ингэх гээд байна, ингэчих юм бол ийм болох гээд байна гэдэг те тийм их хүслүүд байдаг бол өөрийнхөө ер нь тэр хүслүүдийг сонсож эхлэх хэрэгтэй юм шиг байгаа. Бусдад таалагдах гад байдаг юм уу? Эсвэл одоо бусад хүн юу гэх бол гээд ингээд байгаад байдаг юм уу? За тэгээ бусдад хүлээн зөвшөөрөх гээд байдаг юм уу? За бусдад гэдэг ер нь бол гэр бүл штэ тий. Ялангуяа аав ээжтэй ингээл хүлээн зөвшөөрөх сайн хүүхэд байх гад байдаг юм уу? Эсвэл одоо ингээл хань ижилтэй ингээл эсвэл найз нөхдөдөө тий эргэн тойронд байгаа хүмүүстэй ингээл таалагдах зүйл дээр л анхаарал идэх юм уу гэдэг юм уу. За тэгэл би бол ерөөсөө ийм хүн гэсэн тэр нөгөө бардамнал одоо түрэмгий зам байгаад идэх юм уу гэд өөрт юу н ямар тийм нэг хүсэл байна те таны энергийг ингээд дараад байгаа ямар хүсэл байна тэр хүслээ юуны түрүүнд ер нь сонсож мэдэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд зүгээр сонсох биш ойлгоход ингээд өөртөө хэрэгжүүлэх нь хамгийн чухал гэж байгаа байхгүй юу. За тэгэл өөрийн хүснээр ингээд бүх зүйлийг болгох гол хичээгээд байна уу гэдэг ч юм уу те ерөөсөө тэр бүх зүйлээ сонсож үзээд аль болох зөнгөөр нь байх, орхих гэдэг зүйлийг өөртөө ингэж хийж өгөх хэрэгтэй. За тэгээд тайван орхих гэдэг сэтгэл зүй бол хүнд маш их амар амгалан өгдөг. Тийм болохоор бусдын сайн сайханд баярлаж те бусдын төлөө залбирдаг тийм сэтгэлийг өөртөө бий болгож чадах тусам бидний нөгөө тархины антин гэдэг зүйл чинь зөв мэдээллийг ингэж хүлээж авч биднэрт өгнө. За тэгэхээр хүний даруй зан гэдэг бол ерөөсөө маш их зүйлийг нээх тийм гол түлхүүр болдог гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тийм болохоор бардам зангаа багасгаж даруй зангаа одоо өөртөө илүү их түлхүү суулгаж өгөх юм бол маш олон зүйлүүд нээгдэж өгдөг гэдгээрээ онцгой. Нээгдэж өгснөөрөө бид нар нөгөө явах замаа илүү их бас мэдэх боломжтой болдог гэсэн юм зүйл байгаа байхгүй юу. За тэгээд долоод нь болохоор өөрийгөө зөв тохируулганд авчиж чадсанаар та бидний сүнсэн бие илүү их хөгждөг, урагшилдаг гинэ. За тэгээд ингэж чадсанаар хүний бас гарах энерги маш их дээшилж идэг. За хүний сүнс угаасаа зөв тохируулга те та ингэх ёстой шүү, ийм зүйл хийх ёстой шүү гэдэг тэр даалгавартай ирсэн гэж ярьдаг те. За тэгээд хүмүүс дэвтэй бай гэл ингээл зөв бай, үнэн бай, сайн сайхан одоо илдэг тайван байж гэдэг юм одоо тийм гоё ив нэгдлийн төлөө ер нь бол амьдралд ирдэг юм байна л да. Тэгтэл яг амьдрал дээр болохоор нөгөө бүх зүйл нь эсэргээрээ байгаа л хэрүүл тэмцэл өрсөлдөөн атаа хорсол гэл юу гэдгийг те маш олон зүйлүүд байгаад байдаг. Тэгэхээр нөгөө бидний сүнсэн би тэнд ингээд төөрөгдчихдэг гинэ. Яаж амьдрахаа мэдхээ болоод төөрөгдөөд за тэгснийхаа улмаас нөгөө тэр бүх өөрийнхөө нөгөө даалгавар бүх юм ингээд ойлгохоо болоод яаж явах учраа олохгүй тэр учрыг нь олуулахын тулд биднэрт ингээл маш их зүйлийг өгөөд идэг гэнэлтэй. Тэр бүх өөрчлөлтийг ерөөсөө тийм байдгийм байна гэд юуны түрүүнд бол
хүлээн зөвшөөрөөд өөртөө ингээд инэрэнгүү за ээлдэг тийм байдлаар хандаж за тэгэл бусдад ч гэсэн инэрэнгүү ээлдэг байдлаа гаргаад тэгж чадахын дээрээс маш гоё чимээгүй байж сурах аргад суралцах хэрэгтэй гинэ. Тэгэхээр өөрийгөө хайрлаж чухалчлахын дээр бусдыг ч гэсэн бас байгаагаар нь ингэж хүндэлж хүлээн зөвшөөрч за тэгээд тэр хүмүүстэй тохирч эвлэж нэгдэж чадах чадварыг л өөртөө ингээд эзэмших хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Ингэж чадсан хүн би гэдэг үзлээсээ гараад бид гэдэг тэр нэг уужуу сэтгэлтэй болж ирдэг. Одоо ингээл бусдын хэлсэн үгэнд маш их бухимдаал ямар нэгэн зүйлд ингээл маш амархан хямраал сэтгэлээ өвтгөөл ингээл байгаад идвэл ернээс сүнс одоо ив нэгдлийг л шаардж байгаа гэсэн тийм дохоо гэж хүлээж аваад өөртөө анхаарах цаг нь болжээ гэж зэрэг гэж байгаа байхгүй. Бусдаа хэр эвтэй найртай эвлэж тохирч ингэж амьдрч чадна. За тэгэхээр бидний энерги бас зөрчилдөхгүйгээр зүгээр юм 50 хамгаалсан энерги гарах нь шүү дээ тий. За 8-д нь болохоор эд зүйлийг чухалчилж хэрэгэлдэг хүнд аз бас маш ихээр тохиож идэг гэсэн юм зүйл байгаа. За та бидний яг одоо хэрэгжилж байгаа ямар ч эд зүйл та бидний үргэлж ингээд хараад байж идэг гэвэл танд ямар бодогдож байна? Жохон эвгүй вэ нөө? Бүх эд зүйлд ингээд ухамсар ой тогтоолт гэдэг зүйл байдаг юм байна л да. Тэгээ бидний хэрэгэлдэг бүх зүйлгээд бодоход үзтээ бүр ингээд зүгээр ингээд юм бичиж байгаа баал юу гэдгийг те ингээд утас амгүй ингээд бидний гэрт байгаа бүх зүйл хэрэгэлж байгаа бүх зүйл зүгээр ингээд та биднийг хараад байж идэг гэсэн тийм ойлголт байгаа байхгүй юу. Тэгэнгүүт бидний ямар ч эд зүйл юмс үзэгдэл байгаль дэлхийн юу ч байсан те та бид бүх зүйлийг яаж чухалчилдаг вэ? Яаж ингэж одоо хайрлж ханддаг вэ гэдгээр бидний энерги тэр зүйлдээ ингэж үлдчихийдэг гэж байгаа байхгүй юу. Бүр гайхмаар. Бүх зүйл энергитэй гэж яриад байдаг. Уусаад хайж байгаа зүйлд ч гэсэн та бидний энерги ингэж шингэж яг тэнд ингэ бүр үлдчихийдэг гинэ. Тэр тутамдаа цаг минут тутамдаа ингэ бүх зүйлдээ энергийн солилцоо ингэж үүсгэж байдаг учраас тухайн моментн дээр те тухайн хэрэгжилж байгаа зүйлдээ та бидний гаргасан энерги яг л тэнд нь ингээл үлдээл яваад байдаг. Тэнгүүд тэр тухайн үед одоо маш муухай ингээд энэ сэтгэл зүйтэй ингээл тухайн зүйлийг үлдээсэн бол тэнд яг тэр энергиэр та бидний юм үлдсэн байгаа учраас тэр энергийг л бас биднэр рүү ингээд өгч идэг гэсэн нэг тийм маш сонин зүйл байгаа байхгүй юу. Тэгэхээр хэрэгжилж байгаа эд зүйлээ аль болох гоё энергитэй ингээл хайж үлдээж авахгүй бол нэг тийм сонин байгаад ингээ энийг сонсоод ингэсэн чинь бүр ямар ч зүйлтэй гоё хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй байна гэсэн бас зүйлийг илүү их бодож байна. Энерги тухайн зүйлтэй ч гэсэн ингээд солилцож идэг учраас эвлэж, нийлж, тохирч идэг гинэ. Тэгэнгүүт бидний нөгөө энерги бас гоё сайн чанартай энерги болж ингээд томорч идэг. Эсвэргээрээ тэнд ингээд муу мухай энерги солилцоод ингээд үлдээд ах юм бол эвдэрч идэг гэж аахгүй бидний энерги. Тэгэхээр бидний амьдралд тэр нь одоо эвлэрч ингэж нийлж гоё энерги үлдээх юм бол улам л илүү одоо аз болж ингэж босч ирдэг. Тэнд ингээд эвдэрсэн сонин одоо муухай энерги солилцоод үлдээд ах юм бол биднэрт бас буцаагаал нөгөө муу мухай азгүй зүйлүүд л ингээд гарч ирээд идэг гэсэн ийм ойлголт байгаа байхгүй юу. Тэгэхээр аз гэдэг зүйл ерөөсөө та бид нар юмыг хэрхэн ашиглаж тэр зүйлтэй хэрхэн харьцаж байгааг харж идэг зүйл гэдгийг л ойлгох хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээд эд зүйлд ч гэсэн сэтгэл байдаг, энерги байдаг гэж хандаж чадах юм бол амьдрал маш гоё эргээр зөөлнөөр ингээд баялаг болж өөрчлөгдөж ирдэг гэж бичсэн байлээ. Тэгээд өөртөө байгаа бүх зүйлдээ гоё баярлаа гэж хэлээд хэрэглээд үзээрэй гэж хэлье. Энерги өөрчилж чадсанаар маргаашийг ирээдүйгч ингээд өөрчлөх боломжтой гэсэн юм зүйл байгаа. Энерги гэдэг зүйл биднээс хэрхэн гарч за тэгээ яаж уршиж бидний амьдралд яаж нөлөөлдөг вэ гэж хэд хэдэн зүйлийг ингээд онцгойлж анхааруулж ярьлаа. Ямар тач нэгдүгээрт нь болохоор өөрийн доторх бухимдалтай хүн байдаг бол илүү 50 амгалан болох. За тэгээд хоёрт нь тарих гэдэг бол антин шиг мэдээллийг хүлээж авч идэг учраас юуг хүлээж авах авахгүйгээ бас өөртөө шийдэх. За гуравт нь алд ухамсарт байгаа бодолтой анхаарах тий. Дөрөвт нь ус гэдэг бол бас маш том энергийн оршихуй юм аа. Тавд нь аз давуулдаг. За энергийг илүү дээшлүүлдэг 3 зүйл бол яалтчгүй талархал, гэгээлэг байдал, үнж зан чанар юм аа. За тэгэхээр өөрийнхөө энэ зан ааштай бас ажиллах хэрэгтэй. 6-ад нь болохоор
бардам зан гэдэг бол бүх зүйлийг хааж байдаг зүйл учраас даруй байхад илүү их суралцах хэрэгтэй. За 7-д нь эв нэгдлийг эрхэмлэж, өөрийгөө хайрлаж, за тэгээд өөрийгөө хайрлахын зэрэгцээгээр өөрийнхөө амьдралыг зөв тохиргоонд оруулах. За эдгээр нь ерөөсөө улмаар яг адилхан бусдыг ч гэсэн хайрлаж, эрхэмлэх, хүндлэх сэтгэл зүйтэй авах хэрэгтэй гэдэг тийм ээ. За 8-д нь болохоор эд зүйлийг том жижиг гэлтгүү маш гоё чухалчилж, хайрлаж, хандаж хэрэгэлдэг байх хэрэгтэй гэд ингээд эдгээр зүйлүүдийг анхаарад өөртөө авахаар суулгаад ирэх юм бол та биднээс гарах энергийн солилцол сайн байдгаа гэсэн ийм зүйлүүдийг ярьсан байгаа. Тэгээд эдгээр зүйл нь хүний өөрөөсөө ялгаруулах, өөрөөсөө гаргах энергитэй маш их холбоотой байдаг. За тэгээд буцааж хүлээж авах энергит маш их нөлөөлдөг учраас өөрийнхөө амьдрах арга, оршин байгаа байдал, за тэгээд би гэж яг ямар хүн юм бэ гэдгээ бодоод багаар өөрийгөө өөрчлөхөөс ингээд эхлэх хэрэгтэй болов гэж бодож байна. Чимээгүй байдалд өөрийгөө илүү сургах, тайван амгалан байдалд илүү их суралцахыг эрхэмлэх хэрэгтэй. Ингэснээр өөрөөсөө зөөлөн дулаан энергийг гаргаж эхэлнэ. За ер нь зөв эерэг зөөлөн байж, за бусдыг өөрийнхөөрөө өөрчлөх гэж ингэж хичээхгүй болно. Бусдаа өрсөлдөхгүй, тэмцэхгүй, өөрийгөө жаргалтай байлгах тийм зүйлд одоо ингээл багаагаар сураад явж чадна. За тэгээд ямар ч зүйл чин сэтгэлээсээ ингээд талархаж боддог. Юм сэтгэл нь ингээд хандаг тийм мэдрэмж бас авдаг. Гэгээлэг бодлоор өөрийгөө цэнгэлдэг. За эд юмс дэрэгдэх хүмүүс бүх зүйлийг ингээд хүндэлж хайрлаж чухалчилдаг. За юмд бардамнах гэхээсээ илүү даруй зангаар альва зүйлд ханддаг гэсэн ийм зүйлүүдийг бодоод өөрийгөө өөрчлөөд эхлэх юм бол биднээс гарч байгаа энерги бас гой сайхан байгаад буцаагаад тэр энергиэрээ бид нар амьдралаа бүтээнэ гэдэг ийм л одоо маш гоё энергитэй холбоотой зүйл байгаа. Тэгээд энерги хэрэгжүүлж үйлдэл болохгүй бол ерөөсөө өөрчлөгддөггүй учраас ингээд сонсоод тийм байна гэд ингээд ойлгоод өнгөрчих зүйл биш. Хамгийн гол нь өөрийнхөө амьдралд үйлдэл болгож хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг бас маш сайн анхаарах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Амьдралаа өөрчлөе гэвэл өөрийгөө өөрчлөхөөс эхэлнэ гэж ярьдаг тий. Тэгэхээр үг хэл бодол ухамсараа бид нар юуны түрүүнд эерэг болох хэрэгтэй. За тэгээд талархаж өөдрөг үзэлтэй байх хэрэгтэй. Өөртөө бас үнэнч байх хэрэгтэй гэдэг ийм зүйлүүдээс эхлээд үзээрэй гэж та бүхэндээ хэлье. За тэгээд энэ удаагийн бичлэг маань олон таслахгүй гэж бодоод бүгдийг нь ярьчихлаа. Тэгээд нэлээд урт байсан баах. Тэгээд энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.